өрг имэн үзүүлж байна. Үзэгч та бүхнийхээ энэ цаг мөчийн амгалан айлтгая. Өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Бид энэ удаа ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ганнибалтай ярилцахаар ураад байна. Сайхан хаварчж байна уу? Сайхан байна да. Хаварч тавдгаа явуулсан бас баярлалаа. За нам дотроо нэлээд бужигнаад эхэлсэн үү? Гүрдээ гайв. Манайч юу нэг 50 штэ. За нөгөө алдарт цүнх. Энэ цүнхний хариуцлагыг танай нам төлж хамтарсан засгийн газраас жигдлээ. Тендер хууль зөрчсөн гэдэг олон асуудлуудыг илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулаад ардсан намыг засгаас гаргах шаардлагатай гэдэг. Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр одоо хүртэл байхгүй гэж үздэг. Байгаа. Бид ч гэсэн өнөөдөр албан ёсны шаардлага хөрвүүлсэн байгаа гэдэг юм. Баярмал одоо самбуу цэнгүүн 3 гишүүнээс болсон гэдэг. Гэхдээ хөөгөө юм шиг байгаа. Ямар энийг явуулж байгаа эсрэг намынхаа явуулаад байна шүү дээ. Баярмаа гишүүн, цэнгүүн гишүүнийг хэн чагсаалтанд оруулсан? Намын бодлогыг дагдаг, багаар тоглох чадвартай хүмүүсээ чагсаалтанд оруулах хэрэгтэй юм байна. Намын дараагийн дараах хэн бэ? Цогт гэрэл гишүүн үү? Пүрэв дорж гишүүн үү? Лодой самбуу гишүүн үү? Тэгээ одоо бас дараагийн дарга нар маань их яарад байх шиг байна. Намын дараагийн намын яаж сонгох? шин дүрмээр тэр дүрмийнхэн дагуу томдогдох зөв. Одоогийнхын дүрмээр Монгол Ардын намын асуудал дээр ч яг тэр гарч ичгээд байгаа байхгүй юу? Тэрнэр ерөнхий сайттай болвол намын даргын үр гүйцэтгэх хэмжээнд л явна. Одоо намын тамганы хэрүүлэлтэд олон жил явсан. Одоо ахаад ийм нөхцөл үүсэхгүй байх зохицуултыг та хийж чадж байна уу? Угаасаа хийх ёстой. Монгол Ардын намынхан ардчилсан намын дотоод асуудал яг яаж нөлөөлөв? Манай одоо аль ёсны тамга байж хат хажуугаар нэг тамга хийгээд өгсөн шүү дээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу 2 тэрбум гаруй төгрөг төсвөөс авсан. Нэг тийм маш их мөнгө авч байгаа юм шиг ойлгоод байгаа. 2 тэрбумчууд их үстэй. Одоо танай намын байр хаана вэ? Ах нар маань юм биднээс тийм бүр байрч үлдээсэнгүй шүү дээ. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. Нөгөө цүнх юм уу? За нөгөө алдарт цүнх. Энэ цүнхний хариуцлагыг танай нам өрийн төлж хамтарсан засгийн газраас жигдлээ. Танд сэтгэл ямар вэ? Тэг яг зүгээр улс төрийн сая нөхцөл байдлыг бүгдээрээ сая харлаа тий. Монгол Ардын нам маань ардчилсан намтай хамтраад маш их олон ажил хийлээ. Тэгээд ардчилсан нам одоо их ажил хийгээд байна. Дээрээс нь одоо дунд шатны Монгол Ардын намын засаг дарга нарыг бас одоо зөрчил гаргасан, тендер хууль зөрчсөн гэдэг олон асуудлуудын хяналтын одоо хяналт хэрэгжүүлэх хороо түүний одоо сайд одоо үүрэг даалгавар өгөөд илрүүлсэн байна л д. Үүнтэй холбогдуулаад яаралтай одоо ардсан намыг засгаас гаргах шаардлагатай гэдэг ийм одоо уур амьсгал нам дотроо үүсээд тэгээд одоо бүгд тэр намынхаа хурлаар тэр асуудлыг хилцлээ шүү дээ. Яг нөгөө хилцэх ёстой ард түмний одоо огцорход амрах энэ яг асуудалд хариулт өгсөнгүй шүү дээ тийм ээ. Тэгээд яг манай намайг засагтай хамтрахгүй л гэдэг байр суурь илэрхийлээ. Бид ч гэсэн өнөөдөр албан ёсны шаардлага хөрвүүлсэн байгаа ардын намд. Шаардлагын гол санаа бол хамтран гэж хамтарчаад яг гэрийн дотроо бол нэг заалт байгаа шүү дээ. Хин нэг нь төрүүлээд ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Гарлаач гэдэг юм уу, гарганаач гэдэг юм уу те. Нийлж байгаад гэрээгээд өгнөд хамтран хамтрахгүй гэдэг жил болгон цаашаа сунгаад явъя л гэсэн. Тэгээд тэрийгаж хийсэнгүү нэг тийм гэрээ байдгүй те. Байна. Та гэрээ авчираагүй. Гэрээ авчираагүй. Гэрээгүүд бид нэр хамтдаа сууж байгаа санаа оноогоо нийлүүлж аваад хийсэн. Яг гэрээний одоо их хөөрөө нэг газар хадгалж ижил байгаа. Ягаад тэгэхээр бас гэрээг олон нийтэд гаргаад бас ингээд нанцаа болоод байх яах вэ гэд бас л нэг хамтарсан засгийн газраа урт хугацаатай урт настай байгаасаа гэж л тийм шийдвэрүүд гарсан шүү дээ. Харин яг хамтарсан засгийн газар байсан юм уу гэдэг асуулт гарч ирээд байна л да. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж л ардчилсан намын 8 сайд энэ засгийн газарт орж хүчин зүтгэсэн юм биш үү? Тэгэхээр хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр одоо хүртэл байхгүй гэж үздэг. Байгаа. Ер нь зүгээр хамтарсан засгийн газрын тэр мөрийн хөтөлбөрийн хамгийн гол санаа нь болохоор 3 намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон давхцалтай тэр бүх заалтуудаа авсан. Энэ бүгдээ бүгд асуудлууд дээр 3 нам ижил байр суурьтай байна. Ийм учраас хамтарсан засгийн үед энэ асуудлуудаа хийя. За энэ дотор нөгөө 14 мега төсөл бүгдээрнийх нь одоо сонгуулийн мөрийн хөтөлбөрт байсан учраас энийг бүгдээрээ хийя санал нэгдсэн. За тэгээд энийг одоо яг баталсан юм уу? Мөрийн хөтөлбөрөөр баталсан юм уу? Саяхан одоо манай нэвтрүүлэгт орсон улсын хурлын гишүүн их төвшин хүртэл би одоо хүртэл хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хараагүй
харуулахгүй байна. Одоо зүгээр маш энгийн шүү дээ. Мөрийн хөтөлбөр гэдэг нь өөрөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болоод батлагдсан байхгүй юу? Хөтөлбөр гэдэг чинь тэр шүү дээ. Сонгуул амд жороод тэрийг нийлүүлээд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болоод баталж байгаа. Дээрэс нь хамтрахтаа энэ ажлуудыг хийя гэдэг бүхий л заалтаараа тэр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр чинь тэр дотроо тусгацсан байхгүй юу? Ингээл явсан. Энэ нэг гэрээ хаагаад байгаа ч юм уу? Нэг асуудал ингээд нэг яагаад байгаа гол биш шүү дээ. Яг энэ өнгөрсөн одоо 10 сарын хугацаанд ямар ажлуудыг явуулав, тэ? Ямар үр дүнд хүрв? Цаашид энэ үр дүнд хүрэх байсан уу үгүй юу гэдэг нь цаг хугацааны түүх тэрийг одоо дүгнэж. Одоо бүгдээрээ харлаа 10 хэдэн жил гацсан хил холбоотой асуудал саяхан одоо туусан хажлагдаад аль биесээр ажил нь эхэлчихлээ. Энэ бол аюул том дэвшил. За мэдээж одоо хил ам их дагуулсан тэр ураны асуудал байна. За цөмийн энергийн хуулинд өөрчлөлтөө оруулаад уран ашиглах болох тэр бүх асуудлуудаа шийдчихлээ. Одоо нэг лабораторийн асуудал шийдчих юм бол ураны одоо олборлоод бид нэр одоо экспорт нь гаргах цаашлаад одоо түүнэн дээр түшгэлсэн одоо эрчим хүчний дэд үтцийг бий болгох гэдэг том асуудлын ард гарах энэ алхмуудаа хийл. Ийм л асуудлууд байгаа. Тэгээ нэг том шалтгааныг бид дахиад хэлчихье те. Дунд шатны намын байгууллагууд нь Монгол Ардын намд бас их нөлөөлдөг юм байна л та. Тэгээд тэр шийдвэр байгууллагууд гэж одоо ямар байгууллага? Одоо аймаг дүүргийн засаг дарга нар. Тэд нар чинь бүгдээрээ одоо тухайн аймаг дүүргийнхаа намын дарга байгаа шүү дээ. Монгол Ардын намын дарга. Тэр хүмүүс 8 жил дураараа дөрөгцсөн. Гэхдээ Дархан аймгийн нөгөө нэг маш одоо мундаг засаг дарга гэдэг байгаа хүн байна шүү дээ. Тэр хүн чинь бүр 64 тэрбум төгрөгийн шууд гэрээг байгуулсан байна шүү дээ. Тендерийн хуулиудыг зөрчөөд. Ингээд л бодолтой. Тэгээ эргээд хит хитэн аймагуудын одоо дараа нарын асуудал байгаа. Ингээд хяналт хийгээд тендерээ дүгнэлт гаргаад улсын хурл танилцуулахаар гаргасан зөрчил дээр нь авилгатай тэмцэх газрынхан хэрэг үүсгэж тийм байна. Тийм учраас дунд шатны одоо Монгол Ардын намын дарга нар нь бүгдээрээ шоронд орох гэдэг штэ гэдэг ийм л шаардлагыг намынхаа удирдлагуудад тавьсан байхгүй. Тэгээ тэр одоо таад одоо бас тэр мэдээлэл авсан бол бүх төрлийн ард дээр тайлбар өгсөн шүү дээ. Гэхдээ шалтгаанаа тодорхой зүгээр амаараа гаргахтаа дунд шатны намын одоо байгууллагын дарга нарын одоо шахалтаар энэ шийдвэр гарлаа гэдээ бүр аль биесээр ардын намын одоо ерөнхий нарийн бичгийн дарга нь хэлсэн шүү дээ. Тэгээ одоо бид намын дарга нар нь өөрсдөө одоо дураараа дүргэж авилгад идэвхжээд намын дарга хийцэн гэж үздэг юм уу? За тэр асуудал нь харин хэлж байна. Хамгийн гол нь хамтарсан засгийн газраас ардсан намыг гаргах асуудал нь л да. Намын даргын асуудлууд өөр байх л та. Тэр чинь одоо ард түмэн олон хоног бас талбай дээр залуучууд маань огцор хамархан гэдэг тийм олон орлогоо нотлол байгаа тийм орлогоо нотлоо гэдэг тэр ийм процесс болсон шүү дээ. Энийг одоо бүгдээрээ мэдж байна. Тэр процесс бол одоо Монгол Ардын намын дарга л асуудал болохоос энэ ардсан намын ямар ч асуудал биш нэг шаглаамаар манай бүрдөөс гişүн хэлсэн байсан юм үстэй. Тэр цүнх мөнхний асуудлыг чинь манай намынхан худалдаж авч өгөөгүй юм байдаг шүү дээ гэдэг. Ер нь нэг тийм л байхгүй юу. Ганнибалыг орлогоо нотлох гэсэн чинь бодроо тэндээс хамтарсан засгаас тэгээ бодроо одоо ажлаас нь халаад тийм тэгснээр тэнд байгаа залуу одоо юу гэдэг нэг шал өөр нэг юм яриулж шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ асуудал чинь өөрөө тийм логикгүй асуудал л та зүгээр юмнаас зүгтаадаг ийм л хүмүүс өнөөдөр удирж байгаа гэдээ энэ шийдвэр гарлаа шүү дээ. Би ч гэсэн аль биесний шаардлага хөргүүлчихэд байгаа. Одоо энэ яг аль биесныхаа тэр гэрээг яг ямар залтаа юугаар зөрчсөн ямар асуудлаас болоод ардсан намыг одоо засагт хамтруулахгүй байгаа энэ талаараа өнөөдрийн дотор тэр аль биесныхаа бичгээ өгөө бид нар авъя. Хоёрт нь өнөөдөр Монгол улсын өнөөдрийн сонгуулийн тогтолцоо бол цаашид улс төрийн намууд бас хамтрах асуудлууд зөндөө гарнаа. Энэ үед эргээд Монгол Ардын нам маань тэр ууган хүчин маань бусад намуудтай хамтрахдаа энэ саяын гаргасан алдаагаа битгий гаргасаа. Энэ бол бас улс төрийн хувьд бол тийм нэг хар толб шүү. Гэдгийг бас одоо анхааруулж байгаа. Яагаад тэгэхээр тэгвэл танийхаар ингэж үзэж байна шүү дээ. Одоо Монгол Ардын намын дунд түвшний дарга нар нь аймгийн засаг дарга нар нь өөрсдөө авилгад идэвхжээ. Тэр нь илэрхээр одоо намаа шахаад байна. Хамтарсан засгийг шахаж гаргасан гэж байна. Та сая Дархуул аймгийн засаг даргын жишээ хэлж байгаа шүү. Өөр тийм баримттай жишээнүүд байна уу? Одоо таад одоо хяналт хэрэгжүүлэх газар гэдэг байгаа. Тэрний гаргасан
шалгалтын дүгнэлт гээд гарцсан байгаа. Тэрийг ингээд хараарай. Ямар аймаг вэ? 8 аймгаар нь тодорхой гаргасан байна. Би одоо тэр ажлыг бас өмнөөс нь яриад явах. 21 аймгийн хэдэн аймгийн засаг? Яг одоо ч ер нь бол 7 аймаг дээр Монгол Ардын манай нам засаглаж байгаа үлдсэн одоо 14 дээр Монгол Ардын намын одоо засаг дарга нар байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн одоо ажлыг л хянсал асуудал байхгүй юу? Тэр чинь нэг тендерээ одоо журмын дагуу явуулж байна уу? Төсвийнхаа хуулийг мөрдөж байна уу? Гэтэл ийм хяналт хэрэгжүүлэх одоо шалгалтын ар дээр гарч байгаа л асуудал байхгүй юу? Тэгэхээр ер нь яг зүгээр хамтарсан засаг байгуулахад бас уг нь энэ үр дүнтэй байхын тулд те хяналт хэрэгжүүлэх. За дээрэс нь энэ хууль зүйн яам хоёрыг сөрөг хүч авъя. Ингэж өнөөдөр зөв болно. Тэгэхгүй болохоор зөвхөн одоо эрх барьж байгаа урилга өгсөн нам маань одоо үйл ажиллагаач яагаад өөртөө хянаад эн чинь болохгүй байгаа учраас сөрөг хүчэндээ хяналтын өгчгээл гэсэн санаа шүү дээ. Ер нь тэгээд энэ удаагийн хамтарсан засгийн газрын гэрээг одоо хамгийн ноцтой зөрчсөн нам нь бол Монгол Ардын нам болчлоо. Та бол одоо Монгол Ардын нам өөрсдөө гэрээгээ зөрчсөн гэж байна. Монгол Ардын намаас бол одоо ардчилсан намын улсын хурлын гишүүн болсон Баярмал одоо самбуу Цэнгүүн 3 гишүүнээс болсон гэдэг мэдээлэл яваад байгаа шүү дээ. Яг зүгээр яг энэ асуудал дээр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга бид нарт бас бичиг өгж ирсэн. Бид нар зөрүүлээд бас бичиг анхааруулгыг бас өгж ирсэн. Зөрүүлээд гишүүндээ санууллаад чээ гэдэг. Үгүй юуны асуудал байхгүй. Өөр одоо Ардын намын бас гишүүчийн асуудал бас хүндсэн шүү дээ. Санаачлаг гаргаад ерөнхийдөө докторлог санаачлаг гаргаад тийм ээ. Энийг бүгдээрээ л мэдж байгаа. Хүн намын ч бас гишүүн ийм үйлдэл гаргасан. Тэгээд энэ үйлдэлүүд чинь ингээд хоёр тал гараад байна. Энийг хэдүүлээ ярилцъя, дүгнэе. Асуудлаа яаж явах юм бэ гэж. Ер нь ийм бай. Манай намын дүрмэн дээр бол одоо яг одоо улсын хурлын гишүүнийг үндсэн хуулийнхаа хэмжээнд олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлснийхэн төлөө намаас хөөх ийм асуудлууд байхгүй. Харин өчигдөрхөн одоо энэ ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан Баярмал одоо самбуу Цэнгүүн 3 гишүүнийг намаасаа хөөлөө гэсэн мэдээлэл яваад байсан. Гэхдээ хөөгөө юм шиг байгаа. Ямар хариуцлага энийг явуулж байгаа хүмүүс нь бас тодорхой байхгүй юу? Манай эсрэг намынхаа явуулаад байна шүү дээ. Хариуцлага тооцох юм уу? Энэ 3 гишүүн дээр. Ер нь би сая эргээд хэлчихье. Одоо улсын хурлын гишүүний олгогдсон тий үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудлыг бид нар өнөөдөр намын дүрмэнд тусгаад хариуцлага тооцно гэдэг нь өөрөө Монголын арчилд байж боломгүй бас үйлдэл болчиход байгаа. Яг тэгэхээр одоо арчилсан улс оронд бол хууль нэгт тэгээд журам дүрм гэдэг явдаг. Тийм учраас бид нар одоо хуулийн эрхэмлэх ёстой шүү дээ. Хуулийн эрхэмлэх нь одоо арчилсан намын бас үүрэг байх ёстой. Нэг юм бол анзаарчихсан. Бид нар ер нь энэ сонгуулийн тогтолцоотой үед, энэ холимог системтэй үед жагсаалтанд орж байгаа гишүүд дээр бид нар бас анхаарах хэрэгтэй байна. Илүү их тийм ээ. Намын бодлогыг дагдаг, багаар тоглох чадвартай хүмүүсээ жагсаалтанд оруулах хэрэгтэй юм байна. Ингэх юм бол өнөөдрийн гарч байгаа зовлон багасах юм байна гэдэг ийм дүгнэлт бий болоод одоо манай намын дүрм одоо шинээр шинжлэгдэн хэлцүүлэгдэж байгаа. Эндээ бас маш тодорхой тусах юм байна. Жагсаалтанд орж байгаа гишүүн бол намын бодлогыг дагах тийм хэмжээнд улс төрийн үйл ажиллагаанд оролцож ирсэн байх хэрэгтэй юм байна. Хоёрт нь хамтын одоо багийн тоглолтыг илүү их хүлээн зөвшөөрсөн энэ хүн бол намын жагсаалтаар их хурлын гишүүн болох хэрэгтэй байна гэж анзаараглаа. Энийг бас хийгээсэн саналууд манай жирийн гишүүдээс бас их гарч ирж байгаа. Хариуцлага тооцох гэдэг үг нь өөрөө яг нөгөө их хурлын гишүүний бүрэн эрх рүү халтж байгаа учраас бид нар бас энэ асуудалд тэгж хандах нь өөрөө манай арчилсан намын хувьд болохгүй асуудал болчиход байгаа. Та сая жагсаалтын гишүүний хариуцлагын талаар ярьлаа. Баярмаа гишүүн, Цэнгүүн гишүүнийг ардчилсан намынаас одоо улсын хурлын гишүүний жагсаалтын дээгүүр бичигдсэн гишүүдэлтэй хэн жагсаалтанд оруулсан? Яг зүгээр энэ одоо манай юу ч улс төрийн намын тухай хуулиар мөн сонгуулийн тухай юу ч хуулийн чинь нөгөө эрэгтэй эмэгтэй суурьчилж орж байгаа шүү дээ. Тэгээ энэ утгаараа бас тухайн үеийн одоо сонгон шалгуулах одоо хороо байгуулагдаад энэ дээр бас залуу улс төрчдийг игнэндээ нэгтгэе. Тэгэхгүй бид нар одоо бас олон жил одоо ялагдаад ирэхээр арчилсан намыг одоо сонгох залуучуудын одоо юу багасаад байна. Дэмжлэг. Ийм учраас бас залуучууд оруулъя гээд
орсон баг. За манай Баярмаа гишүүн бол бас тодорхой хэмжээнд бас улс төрийн үйл ажиллагаанд бас оролцож явсан түүхтэй ийм хүнэлтэй. Тэгээд энэ өнцгөр нь одоо манай хоёр гишүүн сонгогдоод орсон баг. За одоо ерөнхий сайд маань хүртэл өөрөө хэлсэн шүү дээ Баярмаа гишүүнийг баяр цагт даргаих гэл. Цэнгүүн гишүүнийг хэн оруулж ирв гэд. Яг та тодорхой нэр хэлж чадах уу? Цэнгүүн гишүүн чинь манай намын нарийн бичгийн дараагаар сонгогдсон байсан шүү дээ. Энэ 5 нарийн бичгийн дарга сонгогдсон залуучууд тэрэн дотроос улс төрийн туршлагатай тэр үнээр сонгосон. Та 10 сая төгрөг хүртэлх хэрэглээний зээлээ NetPay аппликейшнаар шийдвүлээрэй. NetPay-д боломж бий. Намын дараагийн дарга хэн бэ? Цогт гэрэл гишүүн үү? Пүрэв дорж гишүүн үү? Лодой самбуу гишүүн үү? Тэгээ одоо бас дараагийн дарга нар маань их яарад ах шиг байна. Одоо намын дарга дараагийн намын шин дүрмээр тэр дүрмийнхэн дагуу томдогдох нь зөв. Одоогийн Монгол Ардын намын асуудал дээр ч гэсэн яг тэр гарч ичгээд байгаа байхгүй юу? Тэрнэр ерөнхий сайдтай болвол намын даргын үр гүйцэтгэх хэмжээнд л явна. Одоо намын тамганы хэрүүлэлтэд олон жил явсан. Одоо ахаад ийм нөхцөл үүсэхгүй байх зохицуултыг та хийж чадчихна уу? Угаасаа хийх ёстой. Монгол Ардын намынхан ардчилсан намын дотоод асуудал яг яаж нөлөөлөв? Манай одоо аль усны тамга байж хад хажуугаар нэг тамга хийгээд өгсөн шүү дээ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу 2 тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс авсан. Нэг тийм маш их мөнгө авч байгаа юм шиг ойлгоод байгаа. 2 тэрбумчууд их үстэй. Одоо танай намын байр хаана вэ? Ах нар маань ер нь биднээс бүр байрч үлдээсэнгүй шүү дээ. Дараагийн асуулт маань олон нийтийн хамгийн их сонирхож байгаа асуулт байна. Ер нь энэ хоёр намын дарга Монгол Ардын нам ардчилсан нам гэдэг намын даргаа сонгох ерөнхийлөгчийн сонгуульд дараагийн одоо нэр дэвшүүлэх хувилбар хэн байх вэ гэсэн ийм эзэгтэй үед л ирсэн байна л да. За ардчилсан намын дарга Луу Гант Төмөр хариуцлага хүлээгээд ажиллаа өгөө гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр танай намын дараагийн дарга хэн бэ? Цогт гэрэл гишүүн үү? Пүрэв дорж гишүүн үү? Лодой самбуу гишүүн үү? Өөр ямар хувилбар вэ? Тий, яг зүгээр ийм шүү дээ. Манай Гант Төмөр дарга маань бол ардчилсан намын одоо түүхэн хүн боллоо. Яг тэгэхээр манай нам хоёр хуваагдсан, хоёр тамхтай учраа олохгүй байх тэр үед Гант Төмөр гэдэг хүн ардчилсан намыг нэг тамхтай болгож нэг одоо баг хамт олон болгож тэгээ сонгуульд өдөрдөн орж сонгуулийн үр дүнд бас 11 суудалтай байсан намыг 42 суудалтай болгож ялд байгуулад одоо ингээд улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмийн шинжилгээ явж байгаа. Энэ хөтөлбөрийг одоо бий болгох гэж байгаа. Энэ хоёрыг бас яг өдөрдөн хийх үүрэг өгөхийн намын дарга болчихлоо. Тэгэхээр энэ өөрөө түүхэн болж. Тэгээд одоо энэ дүрмийнхэн буюу одоо улс төрийн тоглоомынхын дүрмийг маш тодорхой болгож өгөөд тэгээ ажиллаа өгөөд дараагийн хүмүүсийг тэр шинэ дүрмийн дагуу сонгохын боломжоор хангаж өгч. Тэгээ одоо бас дараагийн дарга нар маань их яарад ах шиг болов. Өчтөр бас Гант Төмөр дарга маань албан ёсоор ард түмэндээ ардчилсан намын дарга өгнө гэдэг албан ёсоор олон нийтэд зарлцглаа. Дараагийн хувилбарууд яригадад эхэлсэн. Өмнөд одоо бүдгийн хурал дээр Гант Төмөр дарга маань бас 2 удаа хэлсэн юм аа. Би энэ ингээд намаа эв нэгтэлтэй байлгаад тэгээд энэ дүрмийн өөрчлөөд бас хөтөлбөрөө хийчихэд шин дүрмэн дээрээ 12 сарын 31-ний дотор штэ. Шин дүрмээрээ шин намын дарга сонгоцоход би ажиллаа өгнө гэдгийг бол албан ёсоор хэлж байсан. Тэгээд яг хөө зүгээр хүмүүс одоо манай одоо улс төрд нэг юм бие бинийгаа хуурдаг байсан юм уу яасан одоо нэг тийм итгэхгүй байх үзэгдэл ер нь аль намд их байдаг болчих. Одоо намын дарга дараагийн намын дарагт нэр дэвших гэсэн одоо хүмүүс өчтөрөөс эхлээд бас илэрхийлээд эхэлж байгаа шүү дээ тий. Өчтөр улс төрийн зөвлөлийн хорол дээр бас энэ асуудлыг ярьсан. 2 асуудал байна. Нэг үл одоо шин дүрмээр батлаад тэр дүрмийнхэн дагуу шин дарга нь томилогдох нь зөвөө. Нэг хэсэг нь болохоор одоо байгаа үндэсний бодлогын хороогоороо одоо байгаа дүрмээрээ дарга сонгочихъя гэж. Тэгэхээр энэ асуудал нөгөө эргээд 2 л болох гээд байгаа юм. Ер нь зүгээр зарчмын хувьд бол дээш шүхт шинэ дүрмийг бүртгүүлээд тэр шинэ дүрмийнхэн дагуу бид нар намынхан даргаыг сонгочихвол энэ намын дарга ирэх 3 жил за бүр одоо шинэ дүрмээр бол 4 жилийн одоо бүр ирэхийн хугацаатай байна гэдэг нь заагч. Хэрвээ
одоо байгаа дүрм, одоо байгаа үндэсний бодлогын хороогоор даргаа сонгочхоор эргээд бид нар дүрмээ шинжилээд эргээд дахиж намын дарга сонгох болох гэдэг. Одоо энэ Монгол Ардын намын асуудал дээр ч гэсэн яг тэр гарч ичгээд байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Бүх намууд угаасаа энэ ондоо багтааж дүрмээ шинжилдэг. Шинээр ерөнхий сайдтай болвол тэр ерөнхий сайд нь бас намын даргын үр гүйцэтгэх хэмжээнд л явна. Тэгээд эргээд дүрмээ шинжилчихэд дахиж албан ёсны шин дүрмээрээ одоо удирдлагын асуудал тэр шийдэгдэж бүртгүүлэх хэрэгтэй байхгүй зүгээр бүх намуудад адилхан энэ зөвхөн манай намын асуудал биш. Тэгээ ер нь зүгээр энэ намын дүрмийн одоо шинжилгээний асуудал дээр явж байхад хамгийн чухал асуудлууд нь эмэгтэйчүүдийн квотын асуудал шүү дээ тийм. Тэгэхээр одоо намын дарга бол одоогийнхоор үндэсний бодлогын хороогоор сонгох юм байна. Олонхын саналаар. А шин дүрмээрээ яаж сонгоно гэсэн үг вэ? Шин дүрмээр хоёр хувилбар явж байгаа. Хоёр хувилбар болохоор нэг нь болохоор их хурлаар гэж. Их хурлын төлөөлөгч нар. А нэг хувилбар нь болохоор үндэсний бодлогын хороогоор сонгоод тэгээд их хурлаараа батламжлна гэж. Манай намын их хурлч нь болохоор аймагын одоо бүх сумдуудаас төлөөлөл ордог. Нийслэлийн одоо бүх хороонууд байна шүү дээ. Дүүргийн хороонуудаас төлөөлөл ордог. За мөн одоо үндэсний бодлогын хорооныхон гишүүд нь ордог ингээд 1206 хүний бүрэлдэхүүнтэй их хурл байдаг. Тэр хурлаараа шийднэ гэсэн санаа байхгүй юу? Гэхдээ ямар ч хэлсэн одоо их хурлаараа нэг эсвэл шууд санал хураалт хийн, нэг эсвэл их хурлаараа ёслон батлах асуудлууд гарна. Эс Эрдэнэ даргын үед танай намын тамганы хэрүүлэлтэд олон жил явсан. Одоо ахаад ийм нөхцөл үүсэхгүй байх зохицуултыг та хийж чадчихна уу? Угаасаа хийх ёстой. Тэгээ бид нар одоо тэгтээ ер нь маш хянамга авах ёстой. Яг тэгэхээр бид нарыг одоо ингээл 2 4 дээрээ барах юм шүү дээ. Тэгээ буруу үйлчлэл хийх юм бол бидний одоо алдаан дээр тоглоод дөрөөлөд хийж төрийн одоо институт ажиллаад байдаг байхгүй юу? Уг нь одоо хамтарсан байсан бол бид нар өөрсдөө энэ асуудлууд дээр бас хяналтаа тавиад болох байсан л да. Яг тэгэхээр улсын бүртгэл хуучин сайд нь одоо ардсан намаас байсан учраас энэ асуудлуудад ийм хардлагат үүсгүүгээр явчих боломжос төрийг одоо удирдах байгаа тэр нам маань манай эсрэг одоо өрсөлдөгч нам шүү дээ. Тэгэхээр бид нар бас бүх процессуудаа маш хянамга зөв хийх ёстой. Бид нар ер нь өнөөдөр маргааш одоо 3 сарын дараа намын дарга хийх, өнөөдөр намын дарга хийх хоёр хооронд бол нэг яарад ах юм бас байхгүй л. Тэгээд улс төрийн зөвлөөр ярьж байгаа яг алигаар нь явах уу шийдлээ гаргачих واخ уу тэр. Энэ намын дараад нэр дэвшигчдийг харин хий сонгодог. Өөртөө саналаараа юм уу? Эсвэл танай намч одоо дотор олон фракцтай шүү дээ. Фракцаас албан ёсоор сонгогддог юм уу? Одоо энэ хувилбаруудыг жишээ нь хэн дэвшүүлж байгаа вэ? Зөвхөн гишүүн, бүрэгдэрч гишүүн, лодой самбуу гишүүн. Хүн өөрсдөө л илэрхийлж байгаа шүү дээ. Тэр чинь намын дарга байх хүн бол одоогийн дүрмэрч бас нэг удирдах албан тушаалны 8 жил байсан. Тийм мэд хүн байгаа. Тэгээ бас нэг ёс зүйн алдаа гаргаагүй. Сагтхны ямар нэгэн шийтгэлгүй хүмүүс нэр дэвших хэрэгтэй. Тэрнээс бас одоо удирдлагын төвшин гэдэг маань манай нэг үндэсний бодлогын хороо байна шүү дээ. Ардын намын бол одоо бахурлын гишүүн гэсэн үг тийм. Ийм одоо хүмүүс нэр дэвших баг. Нийслэлийн намын дарга бас солино гэсэн үг үү? Тэгээ одоо бүх шатны намын дарга нар өөрчлөгдөнө. Одоо намын энэ шинжилсэн дүрм явж байгаа. Энэ дэр үл юм байгаа. Бүх шатны намын дарга нарт одоо 24 оны сонгуульд ялалт байгуулсан хүмүүс бол өөрөөр нь сонгох хэрэгтэй. Бусад намын дарга нар дээр бол дахин сонгуул болно гэсэн. Тэгэхээр одоо намын сумдын намын хороо, аймгийн намын хороо гэдэг нь хурлын байгууллагууд байхгүй юу? Энэ хурлын байгууллагууд маань бүгдээрээ бас шинжлэгдэнэ. За эндээсээ бас дарга нар нь сонгогдно. За ингээд үндэсний бодлогын хороо маань ч гэсэн шинжлэгдэнэ. Та сая түрүүнээс хойш бас хэллээ. Одоо ингээд өрсөлдөгч наммаас маань манай намын дотоод асуудал байнга нөлөөлж ирсэн гэд. Энийг ер нь танай намынхаа их ярьдаг л да. Тэгээ Монгол Ардын намынхан ардчилсан намын дотоод асуудалд яг яаж нөлөөлөд вэ? Яг зүгээр би төрний асуудал дээр бол тамганы асуудал дээр ярьлаа тийм. Манай одоо аль усны тамга байж хат хажуугаар нэг тамга хийгээд өгсөн шүү дээ. Тэгээд яг дөрмийн дагуу тоглож байсан юмыг дөрмийн бус болгоод ингээд явцсан. Энэ асуудлууд манай намын хувьд бол түүхэн хар одоо
түүх шүү дээ тийм. Тэгэхээр энэ асуудлыг бид нар дахин давтахгүй байх асуудал нь бидний одоо бол үйл ажиллагаанд анхаарах асуудал. Яг ингээд нэг намын дотоод асуудал ч гэдэг юм уу хин нэгнийгээ одоо муу сайлах асуудлыг ингээд харахаар за бусдаас нэг одоо юу гэдэг юу хайгаад ирэхгүй юм билээ. Тэгэхээр бид бүхэн яг энэ асуудлууд дээр одоо бас хоорондоо яриад асуудлаа бас энэ хурал дээрээ шийдээд нэгнийгээ одоо нийгэм рүү одоо харлуулах энэ асуудлуудаа бас анхаарах хэрэгтэй юм байна. Миний дараагийн асуулт улс төрийн намын тухай хуулийн дагуу танай нам энэ жилэл гэхэд 2 тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс авсан. Энэ мөнгөө юунд зарцуулсан бэ? За улс төрийн намын тухай хуулиар нь одоо санхүүжилт бүх намууд авсан суудлынхаа тоогоор замун авсан саналынхаа тоогоор авч. Тийм. Хуучин бол зөвхөн их хурлын гишүүний сууд юм уу гэдэг нэртэй байсан бол одоо бол нийт сонгогчдод тухайн намд өгсөн саналын тоо бол бас энэ санхүүжилтэнд ордог болсон. Энэ мөнгө угаасаа маш тодорхой зориулттай мөнгө байхгүй юу? Нэг тийм маш их мөнгө авч байгаа юм шиг ойлгоод байгаа. 2 тэрбумчууд их үстэй. Одоо Монгол улсын одоо 180 мянган гишүүнтэй арчилсан намын хувьд бол бас нэг тийм их мөнгө биш л дээ зүгээр. Одоо маш тодорхой. За ингээд энэ мөнгнөөс 325 сая төгрөгийг эмэгтэйчүүд, залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмуудуудаа зориулсан үйл ажиллагаанд зарцуулаарай гэдэг. За мөн одоо 320 сая төгрөгийг бодлогоо боловсруулах судалгааны ажиллагаанд зарцуулаарай гэдэг. За мөн 325 сая төгрөгийн намынхаа хөтөлбөр, намынхаа дүрмийг намын гишүүд олон нийтэд таниулах үйл ажиллагаанд зарцуулаарай гэж. Орон даяар бид нар одоо намынхаа хөтөлбөр, дүрмийн шинжилгээний талаар одоо гишүүдээс санал асуулга аваа явуулж байгаа. Хилцүүлэг хийж байгаа. Энэ хилцүүлэгтэй бол бас тодорхой хэмжээний зарж байна. Тодорхой зорилтод одоо ажлууд руу зарцуулахдаа бас бусдынхаа тэр одоо зориултын дагуу зарцуулах ийм л үүрэгтэй. Хэрвээ энэ мөнгийг зориултын бус зарцуулах юм бол дараа жилийн санхүүжилт олох гэдэггүй. Ийм бүр хатуу шаардлагатай мөнгө байхгүй юу? Одоо танай намын байр хаана вэ? Одоо намын байр бид нар түрээсийн байр юм байна. Энэ түрээсийн байр хуучин залуучууд зочдод байна шүү дээ. Тэнд бид нар түрээсийн байртай. Талбайн зүүн талд соёлын төв өргөө дуурийн голд байсан намын байшингаа яасан бэ? Тэр асуудал яаж шийдэгдсэн бэ? Ер нь зүгээр одоо энэ ам нэхэр уушиг нэхэр амнаа гэж тийм. Ер нь одоо манай нам маань ах нар маань ер нь биднэрт бүр байрч үлдээсэнгүй шүү дээ. Бас арай жоохон цэвдэгдүүхэн сэтгэл гаргалаа л гэж би боддог. Тухайн үед Монгол улсад арчил бий болоод арчилсан одоо хөдөлгөөн холбоодуудад эхлээд байр өгсөн юм. Тэгээд тухайн үед бол энэ Монголын арчилсан холбоонд нэг байр өгсөн. За тухайн шинэ дэвшил холбоонд байр, социал демократ хөдөлгөөнд байр гэдэг ингээд байшингууд ингээд өгсөн. За тэгээд эдгээр маань нийлээд за одоо бүгдээр нэг нам болсон. Дэвшил одоо шинэ дэвшил хөдөлгөөн одоо Монголын үндэсний дэвшил нам ч юм уу тийм. Монголын арчилсан холбооны суурин дээр Монголын арчилсан нам ч гэдэг юм ингээд социал демократ хөдөлгөөний суурин дээр Монголын социал демократ нам гэдэг. Тэгээ энэ намууд маань ингээд бүгдээрээ байртай болсон. Тэгээд 2000 онд энэ бүх намууд нэгдсэн. Арчилсан нам гэдэг нэртэй болсон. Тэгээ арчилсан нам гэдэг нэрэн дор нэгтгэхэр тэр тухайн намуудын бүх хөдлөх хөрөнгүүд нь үйл хөдлөх хөрөнгүүд, бусад хөрөнгүүд нь бүгдээр нэгдэх ёстой байсан. Тэнгүүд одоо зарим нь нэгдээ, зарим нь нэгдээгүй юм асуудал үүссэн юм байлээ. Тэр дотроос одоо энэ социал демократ намын Монголын социал демократ намын одоо байр маань арчилсан намын одоо төв байр болоод за тэгээд тэн дээрээ бас дахиад одоо байшин бариад тэрнийхээ тодорхой метр квадратын арчилсан нам авахар гэрээ хийгдээд ингээд өнөөдөр хүртэл явж байна. Харамсалтай нөгөө хүзүүчэнд баригдах өстой тэр байшингийн бариулахгүйгээд шүүгдчихсэн нийслэлээс. Тухайн одоо нийслэлийн удирдлагууд. Тэгээд тэр маргаан өнөөдөр хүртэл эслэгдээгүй яваад. За та сая ярьж байгаа Монгол Ардын нам өөрсдөө хамтарсан засгийн газрын гэрээгээ
хамгийн түрүүнд зөрчлөө гэд энэ талаар шаардлага хургуулж байгаа гэд ингэж гомдлоод шаардлага хургуулээд үр дүн байх уу? Ирээдүйд Монгол улс төрийн бодлого зөв авч явахын тулд намууд маань илүү төлөвшөлттэй. Тэгээд улс төрт хэлсэндээ хүрж чаддаг улс төрүүд өөрөө зөв явдаг. Өөрсдөө биеинд итгэж чаддаг улс төр. Тэгэхээр энэ итгэлийг бид дараагийн үедээ үлдээх ёстой. Тэр нь л чухал. Тэрнээс одоо нэг бид нар гоншгоноод нэг шаардаад нэг буцаад хамтрах гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд тэргүй цаг нь болохоор бид тэднийг бас хөрнө. Тэр үедээ бид нар бас улсын соёлтой байх хэрэгтэй. Юу одоо нэг төсөв захиран зарцуулах бүтэн он жилж оногцсонгүй. Энэ шууд утгаараа хэлэх юм бол 7 сараас өнөөдрийн 4 сар 5 сар гэдэг чинь манай сайд нар хамтарсан засгийн сайд нар бол төлөвлөсөн ажлынхаа нэг төгрөгийг бараг зарж хэмжээгүй ингээл ажиллаа өгцгөөж. Монгол Ардын намын бүгд хурлын гаргасан шийдвэр бол 2027 онд ерөнхийлөгчийн сонгуульд намуудын хуваарлт ямар байх вэ гэдгийг гаргалаа. Арчилсан нам бол дангаараа энэ улс төр рүү сонгууль руу орох юм байна. За Ардын нам бол өнөөдрийн одоо их хурлын суудалтай одоо намууд байна шүү дээ, тийм. Цөөхөн ч гэсэн суудалтай энэ намуудыг бүгдийн нэг талдаа татаж аваад өрсөлдөх юм байна. Тэгэхээр 27 оны сонгуул бол ардчилсан нам ард түмнтэйгээ ардын нам бусад намуудтайгаа гэсэн ийм хуваарлалтанд орж тийм. Тэгэхээр энэ л болно. Тэгэхээр бид ч гэсэн маш хэрсүү ухаантай байж ардчилсан нам нэг байж, нэгт байж өнөөдөр 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой байна. Харин үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ард дээр энэ холимог систем бий болсноор ардчилсан нам ямар ч үед төр түших нэгсүүл сөрөг хүчин болох хамгийн том намын нэг байх юм байна. Одоо ч гэсэн гэдэг орон нутгийн сонгуулиудаар гарч байгаа үр дүнгуудыг харахаар маш тодорхой харагдаад байна. 330 сумаас одоо 154 дээр нь ардчилсан намын ялт байна. Сумдын дараа нар одоо ялт байгуулад засгаа одоо удирдах явж байна. Одоо багийн дарга гэдэг хөдөө орон нутагт болж байгаа багийн дарга дээр бас нэг 661 674-чүүд нэг 10 багийн л зөрөөтэйгээр одоо бие биенээсээ ялгаж байгаа байхгүй ардчилсан нам ардын намын багийн дарга нарын тоо. Тэг ингээд бодохоор энэ юу хэлж өгнө гэхээр яг бодит хөрсөн дээр Монголын ард түмэнд бол ардчилсан нам гэдэг бол маш тулхтай хөл дээрээ боссон том намаа гэдгээ бол энэ үр дүнгууд нь харуулж. Энэ сонгуулийн зарим тогтолцоо одоо уг нь хамтарсан байвал манай намаас гаргасан нэг санал бол орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөө хамтдаа зөв болгоё. Тэгэхгүй энэ хууль өөрөө яг сонгогчдын өгсөн одоо үр дүнгээр гарахгүй байна гэдэг ийм асуудлыг өгн ярьж ирсэн. Тэгээ одоо тэгтээ заашгүй хийх багтал жишээлбэл Орхон аймаг дээр манай нам нэг суудлаар ялгцсан байхгүй. Тэгтээ авсан саналаараа манай нам ялцсан. Нэг авсан саналынхын тоогоор. Тэгээд энэ өөрөө юу хэлж өгнө гэхээр сонгуулийн тогтолцоо буруу байна гэсэн. Тэгээд одоо сонгуулийн тойрог хувааж байгаа асуудлууд нь одоо ялцсан байгаа иргэдийн хурлаараа шийдэгддэг. Тэнгүүд нь олонхын хүч түрээд тойргуудаа хийчихэд цөөхөн хүн амтай мөртлөө Монгол ардын намыг ялдаг тэр тойрог дээр 5-6 одоо төлөөлөгчийн тоо тавиад хүн ам ихтэй мөртлөө манай намынхан одоо сонгогддог тойрог дээр тойргийн хурлынхын төлөөлөгчийн цөөхөн тавиад тэгээд ингээд муу арга хүртэл ашиглаад ялаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоныг өөрчлөлтөөр Монголын одоо улс төр цаашлаад улс төр жоохон эрүүл байх юм бол өнөөдрийн одоо энэ нийгмийн томоохон асуудлууд, эдийн засгийн томоохон асуудлууд шийдэгдэх хэрэгтэй юм л да. Одоо харин бид ингэх байсан, тэх байсан гэхийн оронд сая өнгөрсөн жилийн хугацаанд хамтарсан засагт байхдаа энэ орон нутгийн сонгуулийн дүрмээ өөрчилж болоогүй юм уу? Тогтолцоогоо хуулийг нь. Тийм яг бид нар ажиллаж байна. Яг тэгэхээр биднээс нэг юм маш завгүй цаг хугацаа таарчлаа. Яг тэгэхээр улс төрийн намын тухай хууль гараад бүх дүрмээ өөрчлөх, шинжлэх. За дээрэс нь намууд анх удаа хөтөлбөр гэдэг зүйлтэй болж. Хөтөлбөр гэдгийг маш товчгоноор хэлэх юм бол эдийн засгийн нийгмийн одоо тулгымцсан
тулгамдсан одоо асуудлууд дээр яг ардчилсан ном ямар байр суурьтай байгаагаа шууд тэн дээр хариулууд явуулсан ийм хөтөлбөр байна. Таад гараад ирэнгүүд маш сонирхоор манай намын гишүүд маань дунд шатандаа тэр удирдлагууч тэр яг тэр намын хөтөлбөрийн хүрээнд байгаасаа гэдэг дүрмийг оруулж ирж байгаа. Энэ үзэл санаа үндсүүл хөтөлбөрөөсөө гажих юм бол харин тодорхой хэмжээнд сануулга өгөх, дахин одоо улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх энэ асуудлуудыг бид бүхэн тавина. Та 2024 оны улсын хурлын сонгуульд зүүн бүсээс нэр дэвшсэн. Сонгуульд нэр дэвшчих үеэр би орлого багтай гэж ярьж их хадалт авчихсан л та. Энэ таны одоо гишүүн болж чадаагүй шалтгаан уу? Яагаад сонгуульд гарч ирч чадсангүй? За яг зүгээр бүрчилсэн байдлаар сонгуульд би хийгдсэн тий. Тэгээд олон залуучуудтай нэр дэвшсэн. Бид нар бол одоо маш зохион байгуулалттай байг байж чадсан. Гэхдээ нөгөө талд маань Монгол Улсын ерөнхий сайд, за дээрээс нь Монгол Улсын ерөнхийлөгчийн дүү гэдэг ингээд Монголын одоо хоёр том институтийн тий даргын дүү ингээд нэр дэвшсэн. Энэ үг хэлэхэд жоохон хүчтэй зургууд тулаан болсон. Тэгээд хүчтэй зургууд юу дээр илэрчээсэ? За ер нь бол яг тэнд бол Монголын одоо төрийн албан хаагчдын одоо хэдэн хувь нь очсон гэж хэлэх юм дээ. Ер нь аль бүхэл одоо агентлаг албадын дарга нар зүүн талд нэг сум хариуцаад ажиллаж явах шиг байсан. Том дарагт чинь одоо тэр хүмүүс үйлчлэх хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ чинь Монгол Ардын нам гэдэг чинь дарга төвтэй нам шүү дээ. Тэгэхээр даргын иргэн тойрны бүх хүмүүс. Тэрэс нь тийм одоо юу гэвэл хар PR-ын одоо шуурга шуурж ирсэн. Манайхан ч одоо бүгдийн таны сонгуульд ажиллаж исэн эмэгтэй хүчирхийлэл өртлөө өдр гэсэн мэдээ явсан шүү дээ. Энэ асуудал яаж шийдэж? Гэхдээ чинь цагаатсан шүү дээ. Явцын дунд ийм асуудал болоогүй юм байна гэдгийг бас цагдаагийн байгууллага хэлсэн. Гэхдээ харамсалтай нь тэрийн хэвлэлийнхэн бүх одоо орон зайгийн хоёр том одоо институт бүрэн одоо эзэлсэн. Одоо бид нар одоо ямар нэгэн мэдээлэл өгөөд тэр маань ард иргэдэд бүр очихгүй байсан. За яг ер нь тэгэд унсан бүхэд шалтгаан мунтахгүй гэж одоо тэрийг яриад явах тийм үстэй. Өнгөрснийг яриад явах. Ямар ч юм тиймэрхүү асуудал болоод өнгөрсөн. Яг зүгээр манай намын хувьд бол энэ удаагийн 24 оны сонгуульд 42 суудлал авна гэдэг бол бид бүхний хувьд бол дараагийн яалт бидэнд маш ойрхон байгааг л илэрхийлэх гэж ойлгож байна. Та түрүүн дүрмээрээ шинжилсэн дүрмээрээ үндэсний бодлогын хороодын гишүүдэд өөрчлөнө гэж хэлсэн. Үндэсний бодлогын хороодын гишүүд нь ардчилсан намдаа хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ? Жилдээ ер нь 6 сая төгрөгийн татвартай манайч. Тэгээд яг зөв өөрчлөн гэдэг үгний цаана бол хэрвээ үйл ажиллагаандаа сайн оролцоо тийм үү? Тухайн одоо аймаг дүүргийнхаа улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог тэр хүмүүсүүд дахин сонгогдож болно. Хэрвээ тэр үйл ажиллагаанд оролцдоггүй энэ хүмүүс байх юм бол өөр шинэ хүнээр солигдох магадлал өндөртэй. Тийм л асуудал байна. Тэгээд энэс бол одоо бүгдийн шууд ингээд сольчих асуудал бас биш л дээ. За баярлалаа. Миний асуулт өндөрлөж байна. Ер нь намын дарга нь хизээ гэхэд сонгогдчихно гэж та харж байна. За яг бид нар ямар ч байсан одоо улс төрийн зөвлөлийн хурлаар энэ асуудлаа бас нэг шийднэ. Энэ нь зөвхөн яг аль ёсны намын дарга бол шин дүрмийн дараа бий болно. Яг тэгэхээр сонгуульд өдөрдөн орох тэр намын дарга энэ ирэх одоо 3 жил удирдах авч явах тэр намын дарга бол энэ дүрм шинээр бий болсны дараа тэр дүрмийн одоо заалтуудаар манай аль ёсны дарга бол сонгогдно. Одоо тэгэхээр одоогийн дарга бол нэг нөлөө үүрэг бүхий биш юм биш үү? Харин тийм учраас одоо гантамар даргаыг ч гэсэн өргөдлөө өгсөн. Тийм ээ. Гэхдээ яг дараагийн дарга тодортол бас энэ намыг бүрэн ирэх ямар нэгэн одоо итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх хүн бид нарт хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүртэл байж ил гэж одоо хэлнэ. За баярлалаа бидэнд цаг гаргасанд. Гинт хоёр тамгатай болчихгүйхэн асуудлаа шийдэрэй гэж амжилт хүсье. За баярлалаа. Энэ манайх нэг л тамгатай. За баярлалаа.